Уран дулаан цаг ирж хотын сая гар иргэд бүгд л зуны 3 сар туслан гарахыг боддгоо. Тэгвэл хотыг тойрсон туслангууд өндөр хашаагаар хүрээлэгдсэн гэр хорооллын нэг хэсэг болсныг дараах сурвалжлагаас харж байна. Хэдхэн жилийн өмнө хүүхэд бүр хичээлийн амралтаа аваад цусландаа гарч чөлөөтэй гүөхийг тэсэн ядан хүлээдэг байсан. Харин газар улсын мэдлээс гарч хувьд шилжснээс хойш цуслан дээр ирэх чөлөөтэй гүйдэг байсан үе хүн бүрийн хүүхэд насны дурсамж болж үлджээ. Учир нь цуслангийн газар тавих стандарт байхгүйгээс хүн болгон өөрийн газар дээрээ хүснээ барих хэрэгтэй гэд өндөр төмөр сараалж блокон хашаагаар байшингаа тойруулах болсон. Одоо орж хадаагүй хэцүү л гэдэг. Тэгэл аль яшаа машаа давуулаад орж гадаг нөхсөн үе нь болоод байгаа шүү дээ. Ер нь бол уул нь бол жоохон зохион байгуулалт анханасаа яасан бол зүгээр л байсан тийм урагшаа ингээд нэг 200 м яваал нэг гудамж гаргаад ч юм уу анханасаа тэгж яагааг болохоор одоо ч тэгэхгүй хэцүүлэх. Гэр хороо шиг л болчиход байгаа. Энд хороо орон байгаа ш. 19 дугаар хороо гэж байгаа ш. Энд ч хороо болцоо хоттой л адилхан болцсон. Уг нь саралдаа хэвээрэл зуны чинь байдаг болоод ирсэн газар матер хөвчлээд нэг тэнэс ажил юм л болсон байл шүү дээ. Хотын зүүн хэсэгт байрлах цуслангууд болох Года амнаас Шарга морд хүртэл хэсэг Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороонд багтдаг. Байнгын оршин суугч 800 өрхийн 2500 иргэнтэй. Зуны 3 сард хотын 9 дүүргийн иргэд хэдэн хоногийг ч гэсэн агаарт өнгөрөөхөөр ирж иргэдийн тоо 10 дахин нэмэгддэг байна. Хүн ам маань одоо энэ хотын одоо хорооны нэгэн ижил болж байгаа юм. Ерөөсөө жилээс жилд одоо сараа сард энд амьдрах хүний тоо бол одоо их маш их нэмэгдэж байгаа. Тийм учраас ерөөсөө хотын хорооны дүүргэхэнд орж байгаа. Социализмын үед иргэд цусланд гарсан ч шаардлагатай бүхий л үйлчлэгээ авдаг байсан. Эмнэлэг, цэцэрлэг, ундны ус, нийтийн жорлон гээд цусланд гарсан иргэд зуны 3 сарыг цэвэр агаарт өнгөрөөдөг байсан. Харин одоо цусланд гарахын тулд хамгийн наазахын хэрэгцээ болох ундны усаа шийдэх нь иргэдийн хувьд тулгамдсан асуудлын нэг. Ус гэж байхгүй. Ус энэ чи худаг байсан, худаг булаг байсан тэрийг одоо айлууд ингэ дээр нэгэн бариад ингэж яатсан. Одоо ерөөс уух ус байхгүй. Гүний худаг гэдэг хүн гаргаад авцсан тэргээ тэрийг нь бол цагийн хуваартай өгтөө өгөхгүйтэй байна. Тийм тэгээд нэг 20 литрээс доош ус авахгүй л мотор ажиллахгүй 20 литрээс доош уснаа гэд ингээд ажилгүй. 8 амд бол зах хэмжээгээр одоо дүүргээс бол худгийн гүний худаг гарах маягаар асуудыг шийдвэрлэж байна. Зарим газар хэрэгсэд газруудад амнууд бол худаг гарах бас төлөвлөгөө өөрийн юу тав явж байгаа. Дүүргийн бол төлөвлөгөөт явж байгаа. Цусланд гарсан иргэдийн хувьд дараагийн хүндрэлтэй асуудал жорлон. Айл болгон хашаанда жорлонтой болж 5 тухай хангах болсон. Гэхдээ энэ 5 тухтай байдал нь эргээд хэдхэн өдөр цэвэр агаарт гарах гэсэн иргэдийг салхитай өдөр бохиртой агаараар амьсгалахад хүргэж байгаа юм а. Дээр үчи онд нийтийн жорлон гэдэг ингээд үргэлжилсэн жорлонтой дээр нэг сайхан цэвэрхэн энэ байдаг гэсэн шүү дээ. Одоо бол тийм байхгүй зөв айл бүхэн хашаандаа ч юм уу зүгээр ерөөсөө нэг тоймсон жоохон газар шаваарлсан юм болон нойлтой байдаг. 10-20 жорлон нэг дор. Юу нөгөө цуслагийн нөгөө сайхан агаар нөгөө сайхан байгаль битгий хэл баг жорлонгийн тийм нэг хэсэг болчиход байгаач газар байгаа. Энийг бол зүгээр хорооны зүгээр цаашдын бодлого чиглэл бол ер нь одоо 0.7 газартаа өөрийнхөө нойлогоо бариад тэрийг цэмцгэр одоо ариутгах мариутгах ингэж хийж ивэл ер нь зүгээр юм болоо гэсэн бодлоо одоо ерөнхийдөө би тийм чиг бодлого баримталж байгаа. Цуслангийн иргэдийн нэг өдрийн амьдралыг сурвалжлахад ийм байна. Энд үлэг болсон хог, ундны ус, жорлон гэд гэр хороололд яригдаг асуудлууд хөндөгдөж байна. Цуслангаа гэр хороол болгосон хотын зүүн хэсгээс дээрх мэдээг бэлтгэлээ.